Сайн байцгаана уу, сургалтын менежерүүд маань хичээлийн тохиргоог нийт улирлаар нь хэрхэн хэлбэр аргаар хянах болон төгсөл дэвшилттэй холбоотойгоор 6-аас 9-р ангиудын хичээлийн дүн нэгтгэх тохиргоо 10-аас 12-р ангиудын дунд хийгддэг хичээлийн дүнд дундчилж мөн ихээр нь явуулах тохиргоог хэрхэн хийх заавар өгсөн бичлэгийг хүргүүлж байна. За эхний тохиргоо бол хичээлийн тохиргоо. Яг одоо сургалтын менежерүүд маань хичээл зэсний хичээлийн тохиргоо зэснээс тухайн анги бүр дээр хийгдсэн хичээлийн тохиргоог улирал тус бүрээр анги тус бүрээр харах боломжтой байдаг. Жишээлбэл 1А анги дээр 3 дугаар улирал дээр биеийн тамирын хичээлийн тохиргоо энд харагдахгүй байвал сургалтын менежерүүд маань 1-р улирлаа сонгож 1-р улирал дээр биеийн тамирын хичээлийн тохиргоо харагдаж байна. За биеийн тамир гэдэг хичээлийн урт талд улирал солих буюу бөөрийнхөө дотор зураастай тэмдэглэгээр дарахад тухайн хичээлийн тохиргоог хийхдээ хэддүгээр улиралд идэвхтэй байхаар хийсэн дараах талбарт харагдаж байгаа. 2-3 дугаар улиралд биеийн тамирын хичээлийн тохиргоо харагдахгүй байгаа учраас тухайн улирал чекгүй байгаагаас болж байгаа. Тэгэхээр эндээс 2-3 дугаар улирлыг чеклж идэвхтэй болгоод солих гэсэн төвчлөрийг дарахад тухайн биеийн тамирын хичээлийн тохиргоо 2 болон 3 дугаар улирал дээр нэмэгдэж харагдаж байгаа гэсэн үг. Тийм болохоор намар хичээлийн тохиргоог тухайн сургуулийн сургалтын менежер юм уу анги удирдсан багш нар хийхдээ хичээлийн тохиргооны улирлыг буюу 1 2 3 дугаар улирлыг 3 улирлаа гурвангийн чеклж хийхийг анхааруулж байна. За хэрвээ анх хичээлийн тохиргоо хийхдээ тухайн 3 улирлыг гурвангийн чеклжүүл за саяных шиг ерөөхдөө асуудал гарч ирэхгүй гэсэн үг. За тэгвэл эндээс дутуу хичээлийн тохиргоо хянахдаа менежерүүд маань анги бүлэг тус бүрээр за тэгээд мөн улирал тус бүрээр орж хянах шаардлагатай болдог. Тэгэхээр ингээд нэлээд төвөгтэй учраас сургалтын менежерүүд маань нэгдсэн байдлаар хичээлийн тохиргоог нийт улирлаар нь хэрхэн хянах вэ гэхээр хичээлийн улирлын тохиргоо гэсэн зэс рүү ороход дараах талбар харагдана. Эндээс та тухайн хөтөлбөрийн төвшин болон ангиа сонгоход тухайн ангид хамаарах нийт бүлгүүд харагдах бөгөөд нийт улирлуудад хийгдсэн нийт хичээлийн тохиргооны тоо харагдана. За жишээлбэл заавал судлах хичээлийн хувьд бол хичээлийн тохиргоо бол бүх анги бүлгийн хувьд улирал тус бүр дээр ижилхэн тоотой байх шаардлагатай. За эндээс хянахад бол 6А анги дээр 1-р улиралд 19 тохиргоо, 2 3 дугаар улиралд бол бас өөр тохиргоотой ингээд зарим дээр нь бол тохиргоо дутуу харагдаж байна те. Тоо тэнцүү биш байна гэсэн үг. Тэгэхээр үүнийг ерөнхийдөө сургалтын менежер маань задлж харахтаа тухайн анги бүлгийн урд харагдаж байгаа энэ жижиг суман дээр дарахад тухайн анги бүлэг дээр хийсэн нийт хичээлийн тохиргоо нийт улирлуудад ингээд харагддаг. За энэчнээс жишээлбэл англи хэл гэсэн заавал судлахын хичээл дээр үүсгэсэн байна. За энэ багшийн маань хичээл нь 2 3 дугаар улиралд хичээлийн тохиргоо нь харагдахгүй байгаад байна. Дутуу байна гэсэн үг. Тэгэхээр тухайн дутуу байгаа улирлын тохироо амжилттай бүртгэлээ чеклэхэд дараах мэдээлэл өгөөд ингээд тухайн дутуу байгаа улирлаа тус бүрчлэн чеклж хадгална. За ингэснээр тухайн ангид хийгдэх 1 2 3 дугаар улирлын хичээлийн тохиргооны тоо тэнцэж 19-оор харагдаж байгаа гэдгийг анзаарж байгаа бох. За хичээлийн тохиргоо харин давхарцсан буюу тухайн хичээл дээр үндсэнгээр мөн дидээр үүсгээд давхар үүсгэсэн тохиргоонууд байвал за хичээл багшийн нэр нь давхар харагдана. За тэгээ хэрвээ тохиргоогоо устгах байгаа бол тухайн тохиргооны урд харагдаж байгаа улаан X-дээр дарахад дараах мэдээлэл өгнө. За хичээлийн тохиргоо устгахтаа ихтэй байна уу? Устгасан тохиолдолд тохиргоотой холбоотой бүх мэдээлэл устгахыг анхаарна уу? За төвчлөрийг дарахад батлагдсан хичээлийн хуваар байгаад бол устгах боломжгүй гэж байна. Тэгэхээр тухайн тохиргоон дээр хичээлийн хуваар байгаа бол тохиргоо устгахгүй. За хуваарийг устгахдаа багш нартаа бас аягүй сайн сануулж хэлэх хэрэгтэй менежерүүд маань тухайн энэ хуваар дээр бичсэн багшийн тэмдэглэл нь хуваарийг устгахад дагаад устдаг. Тэгэхээр эхлээд хичээлийн тохиргоо устгах байгаа бол хуваарийг устгах шаардлагатай болдог. Хуваарийг устгахад тухайн хуваар дээр бичсэн багшийн тэмдэглэл сэргэхгүйгээр устдаг гэдгийг анхааруулах нь зүйтэй байхаа. Тэгэхээр багш нараасаа нэлээд сайн тодруулаад яг зөв тохиргоогоо устгаарай гэж сануулъя. За эндээс нэгдсэн байдлаар ингээд хичээлийн тохиргоогоо нийт улирлаар нь дутуу болон давхарцсан илүү хийгдсэн тохиргоогоо ингээд тус бүрчлэн задлаад анги бүлгээрээ хөтөлбөрийн төвшнгөөр ингээд задлаад хараад хянах боломжтой байгаа. За дараагийн заах тохиргоо бол хичээлийн нэг дүн нэгтгэх буюу дүн дундчлах тохиргоо гэсэн зэс рүү оръё.
За энэ цэс рүү ороход хичээл нэгтгэх тохиргоо эсэсийн дүнд дундчилж ихээр явуулах гэсэн хоёр цэс харагдах бөгөөд эхний хичээл нэгтгэх тохиргоо бол зөвхөн суурь боловсрол буюу 6-аас 9-р ангиудад хийгддэг тохиргоо. За энэ тохиргоо бол сургалтын менежерүүд төгсөл дэвшилтийн дүн эсэс рүү илгээхээс өмнө хийгдэх тохиргоо. За тэгэхээр энэ маань ямар учиртай тохиргоо вэ гэхээр за эхнүүдлийн хичээл, эсэсийн хичээл гэсэн хоёр ерөнхийдөө баг нь хүснэгт харагдах бөгөөд за эхнүүдлийн хичээлээс нэг хичээл сонгоно, эсэсийн хичээлээс хоёр хичээл сонгоно. Жишээлбэл суурь боловсрол дээр эхнүүдэл дээр байгаа дүрслэх урлаг гэсэн хичээл нь эсэс рүү очихдоо дүн илгээхдээ дүрслэх урлаг дээрээ за мөн зураг зүй дээрээ ч гэсэн энэ хичээлийн дүн гэж хоёр хичээл болж салж очих шаардлагатай болдог. Тэгэхээр энэ тохиолдолд та нар маань хичээл нэгтгэх тохиргоо гэсэн эндс рүү орж дараах тохиргоог анги тус бүр дээр буюу 6-аас 9-р ангидаа тус бүрчлэн хийнэ гэсэн үг. Хэрвээ энэ тохиргоог хийхэд эхнүүдлийн хичээл, эсэсийн хичээл харагдахгүй бол энд харагдаж байгаа хичээлийн тохиргоо нэмэх гэсэн зэсэн дээр дараад тухайн дүрслэх урлагтай зураг зүй юм уу, технологи юм уу, за яг аль хичээлийн дүн нэгтгэх гээд байгаа тухайн хичээлүүдийг чеклж хадгалснаар энд харагдаж байгаа хичээлийн жагсаалт харагдана. Тэгэхээр тухайн сургуулиуд маань өөрсдөө ерөөхдөө ямар хичээлийн дүн нэгтгэж эсэс рүү явуулах байгаа гэдгээс шалтгаална. За зарим сургуулиуд маань бол одоо төвслөх урлагийг биш те эхнүүдэл дээр үтсэн технологийн хичээлийг за эсэс дээр очихдоо зураг зүй дээр ч тэр дүнгийн аван за мөн технологи дээр ч авна гэдэг. Тэгэхээр энэ тохиолдолд дараах тохиргоо хийдэг гэдгийг анхаарах хэрэгтэй байхаа. За харин дараагийн эсэсийн дүнд дундчилж буюу ихээр нь явуулах тохиргоо зэс рүү ороход энэ бол зөвхөн бүрэн дунд буюу 10-аас 12 дугаар ангиудад хийгддэг тохиргоо. Хэрвээ сургуулиуд эхнүүдэл дээрээ дизайн, зураг зүй, технологи гэсэн хичээлдэр үндсэн бүлгээр үүсгээд хичээлийн тохиргоо хийсэн бол за мөн дизайн, технологи дээр бол дэд бүлгээр үүсээд 90 эмээр ордог технологийн хичээлээ дизайн, технологи гэсэн хичээл дээрээ тохируулсан бол ерөнхийдөө энд тохиргоогоороо хичээлүүд нь шагсаж харагдана. За хэдий яг сургууль дээрээ дизайн, зураг зүй гэж нэг үзээд технологи гэж нэг үздэг төгсөл дэвшилтийн үеэр дүн явуулахдаа эсэс рүү явуулахдаа энэ хоёр хичээл нь нэгдээд нэг буюу дизайн, зураг зүй, технологи дээрээ дүн нь эсэс рүү илгээгддэг. Тийм учраас энэ тохиргоог хийдэг гэсэн үг. За хэрвээ энд дизайн, технологи ч юм уу тэр хичээлийн тохиргоо нь харагдахгүй байгаа бол заавал тухайн хичээлийн тохиргоон цэсэн дээр энэ технологийн хичээлийн тохиргоо нь байсан тохиолдолд харагдана. За мөн энэ дээр ямар ч хичээлийн одоо дүн дундчлах ч юм уу ихээр нь явуулах тохиргоо их гэхээр хичээлүүд харагдахгүй бол мөн ижлэгийн хичээлийн тохиргоон дээрээ дараад тухайн дизайн, зураг зүй гэдэг хичээлээ чеклээд өгөөрэй. Тэгсэн тохиолдолд ерөнхийдөө дизайн, зураг зүй, технологи нь харагдана, дизайн, технологи нь харагдана шүү. За ингээд энэ хоёр жишээлбэл дизайн, зураг зүй, технологи гэдэг хичээлээ манайх дидээр үүсгэж ордог. За мөн дизайн, технологи гэдэг хичээлээ бол үндсэнгээр ордогоо гэж ингэж чеклж өгөөд тухайн хичээлийн дүн эсэс рүү нэгдсэн байдлаар нэг илгээхдээ ихээр нь авах юм уу? За эсвэл дундчилж авах юм уу гэдэг төрлөө сонгоод хадгалах төвчлөөр дарснаар тухайн тохиргоо амжилттай хийгдлээ гэж үзнэ. За энэ тохиргоог сургалтын менежерүүд маань бүлэг тус бүрээр хийн гэдгийг анхаараарай. 10А, 10B гэдэг тэгээд ингээд анги тус бүрийн бүлэг тус бүрээр хийж чеклж хадгална гэдгээ анхаараарай. За анхаарал хандуулсанд баярлалаа.